За тэгээ залуу тамирчид ч гэсэн энэ жил нэмэгдсэн байгаа харагдаж байна. Шонхруудаас дундын зай шидэлтэй амжилттай болсон энэ тоглолтын анхны 2 оног Монгол Улсын их сургуулийн Хайпэй Шонхруудаас авч байна. Бичигмаа маш гоё эргэлтийг хийсэн бодогтайлбар яваад оршоо. За бүтэн талбайг өөрөө туулаад Нэмц хүрээ тасалсан хурдан тоглоонд Шонхруудаас орох боломжтой. Инх буянг олоод харсан. Инх буянгийн хурдан тоглоогоор авсан 2 оноо. Инх буян. За бодогтайлбар төгсөн дамжуулалт буцаага 4-4 бөмбөгөрсөн баруун 45 дээрээс голын зай шидэлтийг амжилттай болголоо. Айнуудаа Заслооны нөгөө талаар нь өөрөө дайрж ороод нэг илүү дамжуулалт өгсөн. Дундаас шидэлт амжилттай болж байна. Ямар л хаа. Дахиад нэг илүү дамжуулалт өгсөн. Нэмц цэг дээр бөмбөг ирсэн. Шууд аваад шийдсэн. Нэмц цэгийн шидэлт цагт дунлаа. Монгол Улсын их сургуулиас хамгаалтын самбар амжилттай авсан гэсэн. За доор шууд бөмбөн дээр бичигмаа ажилласан. Довтлогын амжилттай. Их боломжтой тоглоо. Өөрийн шугам дээрээс өгсөн дамжуулалт. Хөөргөд явуулсан. Самбарцсан төгсгөл амжилттай болж байна. За 2 дахь шидэлтээ мөн ялгаагүй алдсан. 2 дахь боломжийг үүсгэсэн бодогтой байгаас Бэмби шиг сул тоглоогоо алдлаа. Бичигмаагийн ээлжид самбар урагшаа хурдан тоглохыг эхлүүлсэн. За бөөний шилжилт чих гоё боллоо. Довтлогын амжилттай. За ариун жаргалын. Уг нь бол довтлогооны үйлдэл их гоё болсон. Нямцэг урагшаа хурдан тоглохыг эхлүүлсэн. Ганцаараа гараад ирж байна. Инхчин Бичигмаа төлдөөсөн. Шидсэнгүй зөрөөд орж байна. Дундаас үсрэлтэй шидэлт амжилттай. 18 дээр онооны харьцааг тэнцвэрлэлээ. Бичигмаа. таглах шүүгчин бид бөмбөг байхад бол тоглолт хэвээ үргэлжлэж явах хэрэгтэй. Шидэлт амжилттай. За мөнхцээгийн 3 оноо. За тоглолтын хэмнэл их л хурдтай бужигнсан тоглолт болоод байгаа. Бичигмаа бүтэн талбайг дуулаад ээлжид оноог авлаа. Урагшаа тоглоонд орсон. За урд нэг тоглогч байсан чи өөрөө урдаар илүүргээд орчлоо. Батжаарлын нэмцгийн 2 оноо. За ингээд тоглолтын эхний завсарлагыг Мөс Шонхруудаас ган тулг тасгалжуулагч авсан. Завсарлагаас гарч ирээ шууд 3 оног авлаа. За инх жаргал бөмбөгийг дуудаад авсан Нямцэг. Зүүндэцлээ авчлааны араас шууд шидэл гүйцэтгэж байгаа юм байна. 2 дараас голын зай шидэлт амжилттай болж байна. Бөмбөгтэй. Гол төгсөн номер руу чиглэсэн дамжуулалт дахиад гаргасан шидэлт. Эргэл зэгцүүлгүй шидсэн самбартаа дунсан. За инх жаргал Нөгөө талаар явах гэж үзсэн. Зүүндээ замыг алхаад шидэлт явуулсан оновчтой. Нямцгийн хувийн Ер нь л энэ хоёрын хоорондын тулгаан дээр бол Нэмцэг Бичигмаа гэсэн дуэл ер нь яваад байгаа харагддаг да. бөмбөг төрсөн 2 дахь боломжтой. Дундаас шидэлт амжилттай олсон. За инх мэд давталгаа эхэлсэн. Инх буян шалдаж өгсөн дамжуулалт эзэндээ ирсэн. Довтлогын амжилттай боллоо. Нэмцэг хоёр хамгаалагчийн өөдөөс хэцүү байдлаас зөрөөд орсон ямар гоё довтлогоо вэ. За Нямцгийн хувийн Дахиад 2 дахь боломж. Шонхруудын хамгаалтын самбар үнэхээр байхгүй байна да. Аваад нэмсэн Бямбишгийн 2 оноо боллоо. За Бэмби шиг ганц Будагдалбаа оноо болтол эсрэг багаас хамаагүй илүү байгаа. Ямар гоё дамжуулалт байсан бэ. Бичигмаагийн дамжуулалтаар хамт Заслааны эсрэг хөдлөө дөрөв дундаа шилжиж байгаа юм байна. Нямцгийн ээж дараалсан оноо авч үргэлжилсэн хийгээр бөмбөгөө шилжүүлээд гаргаад өгсөн Будагдалбаа руу алхамд хийгээд орсон довтлохоор ойгоо дунлаа. Марлхвагийн 2 оноо. Чимаа өөрөө бодталбаар яваад орсон контактад довтлохоо маш хэцүү байдлаас өндөр хамгаалагч эсрэг оноогоо авч байна. Маш гоё алхамтыг хийгээд буцаагаад гаргасан голын зай шидэлтэн амжилттай болж байна. Ганц сүрэнгийн 3 оноо. Хоёулынгийн наадсан. Гэхдээ Нямцэг довтлооны самбарыг авсан. Өөрт нь хангалттай зай гарсан 3 онооны шидэлт цагт дунжээ. Баруун таслаа авсан дамжуулалтыг гаргаж ирсэн. Завчин дээрээс голын зай шидэлтэн амжилттай. Мөнхцээгийн 3 оноо. Хөлбөр бол их гоё үдээс авсан. Слааны араас шидэл гүйцэтгсэн боловч алдаж байна. 2 дахь боломжийг үүсгэсэн. Довтлогын амжилттай авсаар тоо 48 дээр тэнцлээ. За Бичигмаа урагшаа давуулж өгсөн хурдан довтлогоонд орж ирсэн. Довтлогын амжилттай болсон. Ариун жаргал. Багтаа оноо. Нямцэг. За өөрөө байрлаа эслээд бөмбөгөө дуудсан. Ариун жаргалын эсрэг. За заслаа авсан. Бичигмаа гоё дамжуулалтыг үлдээсэн. Довтлогын амжилттай болж байна. За Бэмби шиг Нямцэг урагшаа бөмбөгөөслөөд орсондоо нэг илүү дамжуулалтыг үлдээсэн. Оноо тэнцлээ. Чиглэсэн дамжуулалт таслагдсан. Урагшаа хурдан довтлогыг эхэлсэн бөмбөг эзэндээ ирсэн. Нэг дохиод довтлогын амжилттай болсон. Мөнхцээ авсан.
За баруунда нэг заслаа аваад зөрөөд их хөнгөө яваад орсон шүү. Замбарцсан төгсгөл нь амжилттай болж дутчлаа. За цамраас бөмбөгийг авсан, дундаас шидэлт явуулсан. За шидэлт амжилттай болсон ч ийхүү нэг онооны зөрүүтэйгээр их засаг их сургуулийн Eagles баг энэ тоглолтод ялалт байгуулж байна.